Мэдлэг бол баялаг юм. Мэдлэгийг бид мөнгөөр өмдөх болно. Ахуй хүү таны мэдхэн уралдаанд нэвтрүүлэгт оролцсон оролцогчид маань өөрсдийнхөө мэдлэг ур чадварыг сорж бидний асуусан асуултанд үнэн зөв хариулж энэ мөнгнөөс авах уу өгөх үү гэдгээ өөртөө шийдэх болно. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцох 6 оролцогч буюу 3 багийг та бүхэндээ танилцуулж байна. Өсөг эрдэнэ наран гэрэл багийн нэр Өрлөг. Сургуулаараа маа сургууль угаасаа Тэмүүжи Өрлөг гэдэг сургууль. Тэгээ Батлан хамгаалах сургуулийн хаяраа тэгээд 2010 онд байгуулагдсан өвөрмөц сургууль байгаа. Тэгээ бид нэр сургуулийнхаа нэрээ Өрлөг гэж нэрсэн. Батсуугар Нямбэлэг багийн нэр Гигэрэл. Таны мэдхийн тулд орж иж байгаа болохоор Гигэрэлд хүрэх нь ойртох байх гэж бодоод Гигэрэл гэдэг нэрийг. За, Гигэрэл хүрэх болтугай. Гамбат Цогцолмаа багийн нэр Ёндоо. Түрүүл чинь дугаарыг үзэж байхад бас нэг сэтгэл төрсөн байхгүй юу? За. Ерөөс яага Ёндоо гэж нэр өгсөн гэхэлэр яг тухайн үедээ мэддэг асуултууд ирэх юм бол бас боломж юм байна. Ёндорх юм байна. Тий, Ёндорх юм байна. Мэддэггүй асуулт ирчих юм бол бас тийм учраас би багтаа Ёндоо гэж нэр өгсөн. Нэвтрүүлгийг эхлэхэд баг тус бүрийн дансыг 100 мянган төгрөгөөр цэнэглэх болно. Тус бүр 4 хувилбартай 15 асуултыг 3 багийн дунд асууна. Зөв хариулт бүрт тухайн баг 50 мянган төгрөгийг хожино. Харин алдаж хариулвал мөн 50 мянган төгрөгийг эргүүлэн банкнд нь байршуулах болно. 50 мянган төгрөгөөр багцлсан мөнгнүүд байгаа. Харин багуудад би нэвтрүүлгийг эхлэхийн өмнө 100 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Энэ бол та бүгдийн мөнгө. Харин энэ мөнгөө та нар өсгөж мөнгө авах уу, аль эсвэл алдаж багасгах уу гэдг нь та бүгдээс хамааралтай. За, Нямбэлгийн хувьд бол мөнгө харсан чинь нүдэн сэргэж байна. За, Цогцолмаа Гамбат хоёр маань гэр бүлийн хоёр учраас бас нэлээд ширүүн өрсөлдөөнд орцох болов гэж бодож байна. Багийнхан амжилт хүсье. Тоглоомын дөрөв ойлгомжтой асуух асуулт байна уу? За, ойлгомжтой. Мэдээж өмнөх нэвтрүүлгүүдийг үтсэн оролцогчид маань орж байгаа учраас туршлага нэлээд суусан болов гэж бодож байна. За, үтсээр байгаа дарлаа да. За, багш. За энэ болохоор би хувилбар буюу Роберт Гук гэдэг эрдэмтэн байгаа. Манай хоёрын дарчих гээд. Харин дарчих гэсэн юм байна. За, харин хариу дээр үү. За, бит хоёр ярилцаж үзээд дэлхийн аваргыг бол чөлөөтгөх болсон байх гэж бодож байна. Багцлагдсан 5 бодол 100-ын дэвсгэрт. Тэндээс би хав авцсан. За. Хариуг нь харъя. Хариуг нь харъя биш шүү дээ. Одоо та нар хариулна шүү дээ. Хариуг нь хариултвал дараа нь гарна. Одоо та нар хариулах шүү дээ. 50 мянган төгрөгөөр эргүүлэн авлаа. Эхний асуултыг хамтдаа харцгаая. Нэгдүгээр асуулт шинжлэх ухаан гэдэг сэдвээс орж ирлээ. Микроскоп хэн зохион бүтээсэн бэ? Дарвин, Гук, Линней, Левенгук. 1 2 3. За, үтсээр байгаа дарлаа да. За, багш. За энэ болохоор би хувилбар буюу Роберт Гук гэдэг эрдэмтэн байгаа. За, Роберт Гук 1665 онд анх нөгөө эсэс анх олж харсан. Тэгтээ өөрөө зохион бүтээсэн нөгөө микроскопоор ол нэг хусны үүсээс энэ эс гэдэг юм олж харсан. Тэгэхээр Роберт Гук энэ англи эрдэмтэн. За, өөрөө яг юуны багш юм бэ? Биологийн багш. Биологийн багш. За, одоо мэдээж багш хүн мэдлэгтэй байна. Мэдлэгийг мөнгө болгож чадаж байна. Гэхдээ зөв хувилбарыг хамтдаа харцгаая. Зөв л гэж итгэлтэй. Шинжлэх ухаан сэдвээс микроскопыг хэн зохион бүтээсэн бэ? Хариулт. Энэ эрдэмтэн бол Голландын эрдэмтэн Антони ван Левенгук анх зохион бүтээсэн байна. Гук биш Левенгук гэсэн байна. Левенгугийн нээлт шинжлэх ухаанд чухал алхмыг олсон. Микроскоп нь нарийн бүтэц зохион байгуулалттай багаж тухайн үедээ 1830 дахин өсгөх чадвартай байсан байна. Өнөөдөр бол хэд дахин өсвөрж үржүүлж байгаа вэ гэдэг нь 10-аас 20 мянга. 10-аас 20 мянга дахин өсөж байгаа. Электрон микроскоп. Электрон микроскоп. Атом микроскоп атом молекулыг харахуйц төвшинл очсон гэдэг нь электрон микроскоп. За, багш нэлээ яарж агаад Левенгукийг Гук гэд алдсан. Авна. Та бүхэнд дараагийн боломжууд нээлттэй байгаа. Ингээд хоёр дахь асуултыг хамтдаа харцгаая. За, спортын төрөл. Монгол улсад анхны дэлхийн аварга хэмээх цолыг спортын ямар төрөлд авчирч байсан бэ? Нэгдүгээр хувилбар чөлөөт бүх, хоёр дахь хувилбар жудо, гурав дахь хувилбар самбөх, дөрөв дахь хувилбар буюу гэ хувилбар байтарва. Бод хугацаа явсан. 1
Үгүй байт хараасан. 2-ын 3. Байт хараа. Манай хоёр нь дарчих гээд. Хань дарчихсан юм байна. За хань нарийн дээр. За бит хоёр ярилцаж үзээд дэлхийн аваргыг бол чөлөөтөх авсан байх гэж бодож байна. Одоо миний нэг бит хоёрын одоо үзэжсэнээр ч юм уу чөлөөтөх бол хамгийн их эрт Монголд төгссөн. Дээрээс нь ой дуугааг болов гэж бодоод та шүү дээ. Тэгээд чөлөөтөх дээр л санал нийлж байна. Ой дуугаа анх чөлөөтөө дэлхийн аварга болж байсан гэж юу? Тийм байж магадгүй. Тэ таасан ч гэж магадгүй. Бит хоёр ихтэй яг чөлөөтөх гэдэг бол самп бол арай болоогүй, байт хараа бол Монголд бас өгчих арай болоогүйсэн. Жудаа бол яг олимпи аварга болсон. Тэгэхээр чөлөөт дээр л илүү их санал гараад байна. Яг өнөөдрийн байдлаар 2016 оны Бразилийн Рио де Жанейрод болох тэмцээнд Монголын багийнхан маань олимпиад бол маш амжилттай ирэх авч байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр энэ бол дотроо багцлагдсан 5 бодол 100-ын дэвсгэрт. Тэндээс би хав авцсан. Энэ бол мэдээж та бүхэн маань асуултандаа алдаж хариулсан байна тийм ээ. За Монгол улсаас дэлхийн аварга цолох хүрсэн тамирчин бол Дэмбэрл. Тэрээр 1971 он Англи болсон дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцож 30 м-ийн зайд 631 оноч дэлхийн аварга цолыг Монголд анх удаа авчирч байсан байна. Монголчууд эрдэнэс нааш сур харваагаар өрсөлдөж 93 наадмаа хийж байт харваны спортод бас нэлээ их туршлагатай тамирчдаар дүүрэн байдаг. Ингээд харамсалтайгаар алдаж хариулсан учраас дансандаа 50,000 төгрөгтэй үлдсэн. За манай хоёр хамгийн залуу хоёр оролцогч маань бол хоёулаа ямар ч оролдлого хийгээгүйгээр дансандах 100,000 төгрөг нь хэвэндээ байж байгаа. Дэлхийн улс орнууд гэсэн сэдв. Аз тивийн эдгээр орнуудаас ямар улсын далбаан дээр лууд үрслэгдсэн байдаг вэ? Бутан, Бруней, Катар, Хятад. Хятад ч луу бүжиг хийдэг тийм ээ. Тийм мэдээж далбаан дээр нь бол хэдэн таван гушуул байдаг тийм ээ. За. Хариуг нь харъя. Хариуг нь харъя биш шүү дээ. Одоо та нар хариулна шүү дээ. Хариултвал дараа нь гарна. Одоо та нар хариулах шүү дээ. За. Бодох хугацаа дууссан байна. 1 2-ын 3. За, тэнд багш дараад гараад ирсэн. За Аз тивийн эдгээр ч юм Хятад бол биш. За. Тэгэхээр Катар ч юм болохоор арабын юмд орчин явж байгаа. Тэгээд Бруней ч юм болохоор өөрөө бас лалын шишинд орно. Тэгэхээр Бутан байж магадгүй. Тэгэхээр А хувилбар гэж байна. А хувилбар буюу Бутан гэсэн Тий. сонголтыг хийсэн тийм үү? Тий. Алдсан байх юм бол та хоёр ширэн дээр мөнгө болж штэ. За явах. Зүрөө. Зүгээр. За хариултаа л харъя гэж байгаа тийм. Ням бэлэг Бацуугра хоёр бол шууд хариултаа харъя гэсэн шүү дээ. Ямар ч хариулах боломжгүйгээр. За хамтдаа хариултыг харцгаая. Бутан улс баяр хүргэе. Азийн улс орны хувьд чухал бэлэгдэл болдог дуун энэ орны төрийн далбан дээр байдаг. Энэ дуун гартаа эрдэнийн чулуу барьсан Бутаны домгийн дууны бэлэгдэл юм. Шар өнгө нь улс орны инх тайван байдлыг, улаан өнгө нь буддын шишний бэлэгдэл болдог байна. Тэгэхээр би түрүү хүрэн гэдсэн чинь улаан шар юм тий? Бутанаас ч өөрөө нөгөө Тхимпу гэж байгаа. Тэгээ нөгөө Азийн улстай. Тхимпу гэж Бутаны нийслэл. Бутаны нийслэл. Тий. За тэгэхээр Бутаныг сайн мэдээдсэн юм тийм ээ? За биологийн багш үлээ газар зүйн багш үлээ? Ер нь хоёулаа. Хоёулаа гэж шүү бүр. За нэлээ мэдлэгтэй багш орж ирсэн байгаа юм биш үү? Бусад оролцогчдоо. Тий. Хамбат цогцлмоо хоёр бол үзэх гээд л байгаа тийм ээ? Үзгээл. Нүүрэн жичрээд халууд үгээд конопо дарах гал идэг болчиход байгаа. За ингээд дараагийн асуултыг хамтдаа харцгаая. Газар зүйн багш байгаа. Газар зүйн биологийн багш. Яаж хариулахыг би мэдэхгүй. Гэхдээ түрүүн сандарч алдаж хариулсан байгаа юм. Одоо гэр бүлийн хоёр бол бас хоорондоо нэлээд сайн ярилцж байгаа. Хоёр найз бас хэрхэн яаж оролцох нь гэдгийг та бүхэн тухай харах болно. Оролцогчдын асуултын сэдэв дэлхийн түүх. Хүн төрөлхтний түүхэнд 830 мянган хүний амь насыг хохироосон газар хөдлөлт хаана болсон бэ? Хувилбар 1906 оны Сан Францискогийн газар хөдлөлт, 1923 оны Токиогийн газар хөдлөлт, 1556 оны Шансигийн газар хөдлөлт, 2004 оны Суматрагийн газар хөдлөлт. Суматра ч бас Бод хугацаа дууссан. Газар хөдлөлт Анхаар идэвхтэй болсон. товчлуурыг дарахад бэлдээ.
1 2-ын 3. За, нэм бэлэг бацгаар. За Б хариулт зөв гэж. Б хувилбар уу юу? 1923 оны Токиогийн газар хөдлөлт. аха. 1923 онд Токиод тийм амар газар хөдлөлт болоод 830 мянган хүн явсан уу? Нэлээд том газар хөдлөлт болсон санагдчихэв. Гэхдээ яг тоог санахгүй юм олон хүн өгсөн. Олон хүн анаас ярьсан. Олон хүний амийг авч явсан. Суматра андамч яж магадгүй гэхдээ Б гэж бодож. Би тэндээс мөнгө авчихгүй эсвэл тэндээс ч мөнгө авах уу гэдгийг одоо харъя тий. Хариулт 1566 Хятадын Шансигийн газар хөдлөлт 830 мянган хүнийг Шансын байсан шүү дээ. авч утсан аимшигтай газар хөдлөлт болж байсан байна. Амьсаа алдж байсан. 1923 онд Токиогийн газар хөдлөлт бас болж байсан. Үүний бол бас 140 мянган хүн амьсаа алдж байсан. 2004 оны Суматра андамын газар хөдлөлт 285 мянган хүний амьсыг авч утсан байдаг. Харин Шансигийн газар хөдлөлт 830 мянган хүн аимшигтай. Энэ бол манай өнөөдрийн ахуй өхөө тарим мэдхийн урдаан тэмдэглэлийн 5 дахь асуулт. Монголын төв 1912 онд хов тоотыг манжаас чөлөөлөхийн өмнө алдарт туйлч Парчин нэгэн туйлыг хайсан нь Монгол цэргүүдийг ихээхэн зоригжуулсан байдаг. Ямар нэртэй туйл хайсан бэ? Эргэл түргэлийн туйл, Догшин Чингэлийн туйл, Бум Эрдэнэ туйл, дөрөв дэх хувилбар Гиссерийн туйл. Бодох хугацаа дууссан. 1 2-ын 3. Дарсан байна. Дарсан уу? Чи дарсан байна. Шигшиг. За, баярлалаа. Хариултыг хамтаа авцгаая. Бум Эрдэнэ. Бум Эрдэнэ. Би хариулсан. Би хариулсан. Бум Эрдэнэ гэдэг чинь ямар хүмүүс вэ? Бум Эрдэнэ туйл гэдэг бол Баруун аймгийн Парчны хайлж ясан туйлуудын нэг. Ааха. Тий. Парчгаа бол нэрс туйлч Монголын. Ааха. Тэгээд Баядын туйлч Увсын. Бум Эрдэнэ туйл мөн. Бум Эрдэнэ туйл мөн гэж бодож байна. Бацууграа хөвж юу нэ? Одоохондоо мэрэгчлээ сонгох. Тэгээд гэдэг биолог нэгдүгээр хүрсэн. Биологийн чиглэлээр. Хажуучин багш юм байна шүү дээ. За баярлалаа. Ингээд харин Бум Эрдэнэ туйл гэж үнэн байна уу, худал байна уу гэдгийг хамтдаа харцгаая. Зөв байх юм байна. Бум Байх Эрдэнэ ёстой. мөн байх ёстой шүү. Баяр хүргэе. 1912 онд хов хотыг чөлөөлөх үеэр Парчин Бум Эрдэнэ туйлыг хайж цэргүүдэд урам зориг өгч байсан байна. Баатарлаг туйлсан хүй нэгдлийн үеийн эцгийн эрх овог гэр бүлийн үеэс өвөг дэдстэй тайлга үлдэх Баатарлаг гавьяаг нь алдаршуулан мөнхчүүлэхээр магтан дуулдаг зан үйлийн хүрээнд нийтлэг урлаг хэлбэртэйгээр анх үүссэн байдаг юм байна. Ингээд 50,000 төгрөгөөр эргүүлэн авлаа. Манай Ганбаатар цогцлмоо юу ч бодож байгаа юм. 50,000 төгрөгтэй үлдсэн байгаа. Болно хоёулаа. Хамжилтсан. Сэрэн чимдгүү та хоёр ер нь би нэг хэр сайн мэддэг вэ? Бас мэднэ мэднэ сэрэн чимдгүүг гарсан байдаг юм. Сэрэн чимдгүү цогцлмоо мэддэг лөө? Намайг мэдхгүй хаа. За баярлаа. Манайх алдаад аваад байна уу? Тий, дараалалаараа явж байгаа. За. Одоо тэгэхээр дараагийнх нь идэх юм уу? Тий, юм Алах юм уу? тий. Гура. Яг зэрэгч дараад байгаа байхгүй. Жоо гудж байгаа хэлдэг үү? За багшаа. Цаа чи яаж амнасаа алдсан бол чи харж л байсан юм аа. Би тэгтээ санахгүй байна гэж шүү. Айх тэр тийм ээ. Тэр хоёр бол харсан байх нь. Бодлоо хоёулаа гэж дуулж байгаа мөнгө өсөгчлөө. Дараагийн асуултыг хамтаа харцгаа. Энэ бол манай нэвтрүүлгийн 6 дахь асуулт. Монголын алдартнууд 1911 онд Богд хаант Монгол улс дотоод гадаад сангийн шүүн таслах цэргийн гэсэн 5 яамтай байсан байна. Тэдний нэг болох дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны сайдыг хэн гэдэг байсан байна. Нэгдүгээр хувилбар Чинван Мижидоржийн хант орж, хоёр дахь хувилбар Даалам гомбын цэрэн чимэд, гурав дахь хувилбар Гандин балын чагдаржав, дөрөв дахь хувилбар Дэлв хотогт Башлуугийн жамсранжав гэсэн дөрвөн хувилбар гарсан байна. Бодох хугацаа явж байгаа. Анхаараарай. 1 2 3. За. Манайх. Болондоо 2 маань. За. Яндаатай 2 гэж байгаа шүү дээ.
Одоо юу? За би цэрэн чимд Б л гэж бодож байна даа. Б гэлээ яав. Б хувилбар. Б хувилбар. Даалам гомбын цэрэн чимдэг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Нөгөө энэ цэрэн чимдээ болоод ер нь их маш их одоо эрх мэдэлтэй хүн байсан гэж ерөнхийдөө ном зохиол дээр гарсан байдیں۔ Тийм болохоор цэрэн чимдгүү та хоёр ер нь би нэг хэр сайн мэддэг вэ? бас мэднэ мэдэн цэрэн чимдээ гарсан байдیں۔ Цэрэн чимдгүү зогсмаг мэддэг лөө? Намайг л битгэхгүй хаа. За баярлаа. За одоо бүгдээр хамтдаа хариултыг харъя. За манай хоёр бол түрүү нөхөр нь Гамбат бол бас мөнгөө эргүүлээл энэ мөнгийг авах уу гэдсэн тийм ээ. Харин одоо яг мөн байна уу хамтаа харцгаая. Хариулт. Даалам цэрэн чимэд баяр хүргэе. За. Одоо манай Гамбат гүнзгий амьсгаа авал та нэг. Ямар гүнзгий амьсгаа авч байна? Дараалалаар яваад байна тий. Тэнд алдаад аваад, энд алдаад аваад, манайх аваад. Манайх алдаад аваад байна уу? Тий, дараалалаар явж байгаа. За. Одоо тэгэхээр дараагийнх идэх юм уу? Тий, юм Алдах юм уу? уу? Тэгээ одоо гормонд ороо. За гормонд орох юм шиг байна. За баярлаа. Дараагийн асуултыг хамтаа харцгаая. Харцагт маань нэлээд ширүүн өрсөлдөж байгаа. Харин эднээс хэн мөнгөтэй болох нь вэ гэдгийг одоо болтол эргэлзээтэй байна. Бүгдээрээ өөрсдөө мөнгө өгөөл, аваал, алдаал янз бүр болоод байгаа. Дараагийн асуултыг хамтаа харцгаая. Монголын алдархнууд монголчуудаас хамгийн анх Антарктидд хөл тавьсан судлаачийн нэрийг хэлнэ үү? Антарктидд очиод ирлээ гэд би нэг хүнтэй ярьцлага хийжлээсэн л да. Гэтэ тэр хүн анхаарах нь байсан юм уу биш байсан юм бом. Мэдгүй. Цэрэн дэлэг гэж хүн үү? Ганхуу. Манай ганхуу ч одоо шараарийн ганхуу Антарктидд очсон уу? Анхных нь бол биш л баг. Магадгүй очсон байж магадгүй тийм ээ. Дээд Чулуунбат цэрэн дэлэг Батуулд Миний тэнд ганхуу л байсан. бод хугацаа явж байгаа. За. Анхаар 1 2 3. За тэр яг зэрэгч дараад байгаа байхгүй. Жоо гудж байгаа хэлдэг өжөө. За багшаа. За би болохоор энэ Б хувилбар буюу Чулуунбат гэдэг хүний сонгож байна. Б хувилбар Чулуунбат. Чулуунбат гэж сонсч байсан уу? Тий. Энэ Чулуунбат гэж юу хийдэг хүн бэ? Энэ нэг ус цагуурч байсан. Ингээ сүүлд бол Пүрү давг гэдэг ус цагуурч сүүлд одоо Антарктид бас хөл тавьсан шүү дээ. Аа. Тий. Тэгэхээр би одоо хамгийн анхных бол Чулуунбат гэдэг. Чулуунбатыг анхных гэж бодож байна уу? Тий. За. За хариултыг харъя. Төрөний нөгөө Гамбатын хэлдгээр тийм ээ Янда багийн гишүүн Гамбатын хэлд яг дараалалаар яваад байгаа шиг байна тийм ээ. Дараалал. За. Хариултыг хамтдаа харцгаая. Цэрэн дэлэг. Монгол улс Антарктидд судлалд өөрийн хувь нэмрээ оруулсан 34 дахь орн бөгөөд дээд Чулуунбат Батуул түүний дараа Угтид очсон судлаач юм. Харин ганхүү ТV ноён оргил Винсен ууланд хөл тавьсан анхны монгол хүн юм байна. Тэгээ би нэг андуурч чинь хоёрыг. Эхлээд Чулуунбат цэрэн дэлэг хоёр дээр. Дөрвөлөө л очсон юм тий. Тийм. Тэгээ харин цэрэн дэлэг энэ Чулуунбат хоёрыг гэж би Чулуунбатын нэг ч сонгоцсон байхгүй. За ямар ч байсан нөгөөх л жамараад явж гин да. Жамараад явж гин. Эхнээс алдан дараа нь авна, дараагийнх нь алдан авна ерөөсөө. Аваад эхэлжүүл авах гэдэг байна. Өгөөд их гээд байгаа юм тийм ээ. Алдахгүй л аваад эхэлчихнэ гэдэг байгаа шүү дээ. За баярлалаа. Ингээд дараагийн асуултыг хамтаа харцгаая. Өөлөн их дайн тулуунаас өнчрөн үлдсэн борохол, шихий хутаг, хүчүү, хөгчөө нэртэй дөрвөн хүүг үрцлэн авч өсгөн бойжулсан байдаг. Тэгвэл эдгээр хүүгүүдээс хэн нь ойн иргэдийг дайлах үер ам үргэлжсэн бай. Бод хугацаа дууссан. 1 2 3. Нэм бэлэг бацуур. За манай багийн хувьд хүчөө гэж бодож байна. Хүчүү. Хөгчөөч гэж эргэлзэжсэн. Гэтэ хүчөө гэж. Хөгчөөч гэж эргэлзээсэн гэтээ хүчүү. Дайлж Дайлар болсон. Тий. Тэгээ тэр нөгөө тэр нутгийн хүмүүс озлогдоод тэгээд алуулсан. Олзлогдсон. Тий, озлогдсон. За тэгт нь яг яаж алсан цаад чи? Сандгүй. Тэгээ харж лээсэн. Тийм үү. Сонсчихсан юм. Тийм, сонсноо. Цаа чи яаж амнасаа алдсан бол чи харж лээсэн юм а. Би тэгтээ санахгүй нэг шүү. Айх тэр тийм ээ. Тэр үеэр бол харсан байх нь. Тий. Ямар азар чивэн үлчвэ. За ямар ч гэсэн зөв хөлбөрийг харъя. Хүчөө л агаасаа да. Хөгчөө юу хүчөө юу?
Хүч бол мөнгө аавна. Хүчин нэртэй бомба. Өөлөн их мэрэгдийн олж авсан хүчүү нэртэй хүн ба тайчуудын бисүүдийн нутгаас олж авсан хөгчүү, татарын нутгаас олж авсан ширхэг худаг, ширхний нутгаас олж авсан борхул энэ дөрвөн хүүгэнийг гэр дотроо асарч байсан. Чингис хаан борхул ноёныг 20 түм дэргэнийг эзлүүлэхээр явуулсан боловч он иргэдлийн отолтонд орон алагджээ. Энийг жамаараа яваад байна л та гэсэн. Яасан байх вэ? Энэ манай орцогч Яндогийн гамбат Яндогийн гамбат жоохон юутай юу? Зүн бэлэгтэй юу? Гүй зүгээр л. Ер нь ажиглаж ийсэн чи. Ажиглаж логикоор нь ухаад үзүүл. Логикоор нь ухаад үзүүл. Алдаад байна тийм үү? Тий. Одоо танах авчвал тэндээс аваад эхлэх. Бас тийм. Гэхдээ танах алдах хэрэгтэй зүйл болно. Алдчихаар бас утгагүй болох гэдэг. Тийм үү. За баярлалаа. Ийм л юм болоод байгаа юм да. Мөнгө өгөөд ч аваад, өгөөд аваад. Ах уу үгүй өөртөө л мэднэ тийм ээ. Дараагийн асуулт. Шинжлэх ухаан. Математик нь хэдийн үеэс бие даасан шинжлэх ухаан болсон бай. Манай эртний өмнөх 6-аас 5 дугаар зуунд. Манай эртний өмнөх 8-аас 7 дугаар зуун. Манай эртний өмнөх 19 дугаар зуун. Манай эртний 1121 он. За бодцгой. Бүгд эргэлзэж явах шиг байна. Одоо бол энэ асуултан дээр бүгд эргэлзэж байгаа. Яг одоогийн байдлаар бол асуусан асуултанд үнэн зөв хариулах боломжтой хүн бол хараахан байхгүй. Харин би бол энэ асуултанд хариултыг мэдчихэж байгаа. Даанч надад мөнгө байхгүй. Бодох хугацаа дууссан. 1 2 3. Би албаар буруу харж байгаа юм. Тэгээд хинч таах юм лээ гэж бодож байгаа. За одоо та хоёр нөгөө хэцүү шүү. Одоо логикоор авахгүй л болохгүй. Тэгээ манайх л ерөөсөө авахгүй л болохгүй. Тэгэхгүй бол логикоор ерөөсөө болохгүй болчиход байгаа. Асуултууд дуусч байна. За тэгээд юуны түрүүнд тийм миний хариулна. Математикч юм байна. За энэ нэг анхны удирдлагын хичээл дээр орж ирсэн амар санаж байна. Би математик анги төгссөн. А хөлбөр юу? 5 дугаар зуун. 4-5 дугаар. Манай эртний өмнөх 6-аас 5 дугаар зуунд математик шинжлэх ухаан болж чадсан. Тий. Мөн үү? Чи яг нөгөө нэг шинжлэх ухаан болж байхад бас харсан уу? Үгүй багш л харсан юм шиг заагаад байсан шүү дээ. Танай математикийн багш ямар мундаг багш вэ? Тий. Математик нь урт удаан хугацаанд хуримтлагдсан мэдээлэл, туршлага нь үндсэн ойлголт болж бие даасан судлах аргатай шинжлэх ухаан болж хөгжсөн үеийг манай эртний өмнөх 6-аас 5 дугаар зуун гэж тогтоосон байдаг юм байна. Баяр хүргэе. Одноо хоёулаа гэж дуулж байгаа мөнгө өсөгчлөө. За нөгөө нэг дараа л бол эвдэгцэн шүү манайхаа. Тийм ээ? Алдаад аваад авчихсан шүү. Тийм ээ? Нэвтрүүлгийн 10 дахь асуулт. Дэлхийн улс орнууд хүн амын дундаж настал 65-аас дээш настай хүмүүсийн эзлэх хувь нь хамгийн өндөртэй орныг нэрлэнэ үү? Япон, Итали, бас айхтар улсууд үү те? Грек, Франц. Европын орнуудад бол бүр ингээд нэлээд настай хүн ингэж явж байгаа л тэгэл төд хөдөлгөөн машин суугаад вш гэж урд нь унаад яваад. Өндөр настангууд бол элбэг. 1 2 3. За нөгөөх нь нэмгэр л багш тарсан. Грек, Франц гэж үг нь хөгшин Европын орнууд гэдэг л дээ. Гэхдээ яг дундаж наслалтаар бол энэ Япон. Тэгэхээр Аах хөлбөр. Тий. Япон иргэдийн 65-аас дээш настай нь эмэгтэйчүүдийн 65-аас эмэгтэйчүүдийн чинь 65-аас эрэгтэйчүүдийн 63-аас дээш гэдэг нөгөө дундаж наслалтай байдаг л та. Тэрнгүүр нөгөө одоо хэд наслах уу гэдгээр нь яадаг. Тэгэхээр энэ хамгийн өндөр нас дээш настай хүмүүс ихэр чинь Япон улс. 65-аас дээш настай хүмүүс хамгийн өндөр гэж 65. Эзлэх хуваараа хамгийн өндөр нь гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ насчлалтаараас тоцоод үсгэр энэ Япон. Япон. А би бол Японуудыг өндөр наснараа авах болов гэж бодоод байна. Тэ? Би бол тэгж бодож байгаа. Өндөр настай хүмүүс Японд бол олон байлиг. А өндөр хүмүүс Голландд олон байдаг. Тийм ээ? Харин хүн амын дунд гэж байгаа байхгүй. Тий. Хүн амын дунд 65-аас дээш настай эзлэх хувь нь хамгийн өндөр орон хаанах вэ гэдэг бол мэдээж Япон бол биш юм байна. Би
багшийн ширээг хосоллоо. Энийгэн дээр тавьчих. Европ гэл гэдэлтэй. Зөв хариултыг хамтдаа харъя. Итали улс. 2010 оны байдлаар нийт хүн амын дунд 65-аас дээш настай өндөр наснуудын эзлэх хувь нь 18% бөгөөд таатай цаг агаар хэрэглэж байгаа хоолунд амьдралын түвшин зэргээр иргэдэн урт насалдаг юм байна. Азийн орнуудыг Япон улс мэдээж тэргүүлдэг. 65-аас дээш насных нь 16% нь эзэлдэг юм байна. Тэгэхээр Японд бол дэлхийн өндөр наснууд олон байдаг. Харин жигд наслалтаараа Италийнхаа дор орд юм. Тий. Европын хүмүүс ингэж ярьдаг да. Жишээ нь би нэг 75-тай тийм Америк гаралтай Швейцар хүнтэй уулзаад би тэр хүнийг Алтеман буюу өндөр насны гэлцэн чинь ууралсан. Би яагаад 65-тай байж өндөр насны гэж? Би хөгшин эрэгтэй хүн биш. Би бол эд насны дээр явж байгаа гэж надад тайлбарлаж тухайн ууралсан байхгүй. Тэгээ би тэрнийг одоо сүүлд нь тэр хүнийг ингээд найзаа болгоод тийм ингээд гоё найз болжсэн та. Тэгэхээр бол Европод бол ер нь өөрсдөө 60-аас 65 насыг бол яг энгийн дундаж наслалт гэж үздэг. Харамсалтай ширээ хоосорсон. Гэхдээ санаа зовлтгүй тань боломж байгаа штэ. Тэ? Дараагийн асуултыг хамтаа харцгаая. Хин манай нэвтрүүлгээс мөнгийг авах нь гэдгийг тун удахгүй таах нь мэдвэл. Нөгөө нэг гүүж орж ирэл гэдэг нь. Тэр ч юм уу баха. За баярлаа. Алдаж хариулах юм бол 50,000 төгрөгийн алдагийн дор штэ. Өрөнд орно. Манай Бацуугар бараг тэрнийг харсан байгаа да. Ялцлаар төгссөн гэдэг байна шүү дээ. Өөртөөхөө мэдлэгт итгэж нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчдоо би маш их баяртай байгаа. Мэдээж үзэгч та бүхэнд ч гэсэн бид хэрэгтэй мэдээллүүдийг өгч чадж байгаа болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь оролцогчид маань өөрсдөө энэ асуусан асуултанд хэр мэдлэгтэй вэ гэдгээ зорхиосоо гадна хоорондоо өрсөлдөж байгаа нь гол чухал юм. Нэвтрүүлэг дуусахад хэн мөнгөтэй үлдэх нь вэ? Хэн манай нэвтрүүлгээс мөнгийг авах нь вэ гэдгийг тун удахгүй та бүхэн мэдэх болно. Дэлхийн улс орнууд ямар улс өөрийн нийт цахилгаан эрчим хүчнийхээ 76%-ийг буюу талаас илүү хувийг цөмийн цахилгаан станцаас хангадаг вэ? Америк, Оросын холбооны улс, Франц, Япон. Бод хугацаа дууссан байна. Нэг, хоёрын, гурав. Нэм гэрэл Бацуур. Хайр үргээ. Франц гэж бодож байна. Яагаад? 10 жил үдчихсэн. 10 жилдээ үдчихсэн. За, 10 жилдээ юу гэж үдчихэв? Францыг одоо тэргүүлэх цэвийн одоо хэрэглээтэй орно гэж. Цэвийн станц, цахилгаан станц хэрэглэдэг орно гэж үдчихсэн юм байна. Тэр учраас Франц гэж бодож байна уу? Тий. Гэтэ хэцүү Япон байж болно. Японоос биш магадгүй. Гэтэ Франц л та. Гэтэ Франц гэж нөгөө цөмийн хог хаягдлын нэг юм шар тэмдэг үүд шүү дээ. Тий. Тэрэн дээр юу гэсэн бичиг өгдөг лээ? Санаж байна уу? Тэр ямар хэл дээр байдаг вэ? Франц. Япон хэл дээр байд юм шүү те. За хамтдаа зөв хариултыг харцгаая. Та хоёр маань мөнгөтэй үлдэх нь үү? Мөнгөө нэмэх нь үү? Франц ус баяр үргээ. Нийт эрчим хүчнийхээ 76.9%-ийг цөмийн эрчим хүчээр хангадаг бөгөөд тус улсад нийтдээ 58 цөмийн цахилгаан станц байдаг юм байна. Цөмийн цахилгаан станцыг зөв хэрэглэж чадах юм бол маш үр дүнтэй гэж үздэг. Зарим нэг нь буруу хэрэглэснээсээ болоод аимшигт осол гарсан тохиолдолч байдаг тийм ээ. Монголчууд бол янз янз заарл үзээд байгаа. Олон болчуу сайн ч биш болохгүй бол муу ч биш. Юмыг яаж мэдвэ те? Ингээл хүмүүс өөрсдийнхээ мэдлэгээр мөнгө олж авч чадчих байна. Одоо бидэнд цөөхөн асуулт үлдсэн. Ерөөсөө дөрвөн асуулт. 12 дахь асуултыг хамтдаа дэлгэснээс харцгаая. Уран зохиол. Эмгэнэлт жүжигний эцэг гэгддэг эртний грекийн зохиолч Эсхилийн нэгэн зохиолын баатар дээд тэнгэр Зевсээс гар хулгайлдаг хүмүүс тавьчих өгөөд өөрөө хаданд цовдлуулдаг. Энэ баатрыг хэн гэдэг вэ? Геракл, Икар, Прометей, Ахилл. Нөгөө гүүж орж ирэл
гэдэг мөн үү? Тэр ч юм уу баха? Прометей, Икар, Геракл. Яг энэ жил үтсэн аа гэж хэлж байна. Бод хугацаа дууссан. 1 2 3 Нямгэл Бацуугар. Юу. За, хэн бэ? Прометей. А? Прометей. Прометей. Тий. Авраг биштэн. Яадаг? Авраг биштэн. Авраг бийтэн. Тий. За, Тий. Грекийн одоо хот тусгахдуудаар гал яаж хэрэглэхийг зааж өгсөн. мэдээж гал гарахыг заасан байдаг. Тий. Харин Тэрийг нь Зевс бурхан одоо ингэж Мэд зөвшөөрөөд шийтгээд тэгээд одоо юунд тэр Кавказын ууланд цовдлсон байд. цовдолдог. цовдлцсон. Тий. Кавказын уран. Бас чи харсан уу? Хараагүй их те. угаасаа Гэхдээ багш 11 дам мэдж байна. Дам мэдэж байна. Дам мэдж байна. Тэгвэл танаа найзаас харсан дээ тий. угаасаа багш 11-р ангийн уран зохиолын ном дээр бичигдсэн байдаг байхгүй юу? Яг энэ зохиол. Яг номон дээр хичээлээ заадаг. За нэг нь одоо ердөөсө 2 жилийн өмнө өссөн нэг нь саяхан өссөн. 2 хүн байгаа юм байна шүү дээ. За зөв хөлбөрийг хамтаа харцгаая. Энэ бол Прометей гад авчирсан нэртэй эсхилийн жүжигийн зохиол байдаг. Зэт тэнгэр Зевс хүн төрлөختнийг зовон харанхуй мунхаг байлгаснаар барахгүй устгахаар шийтгэхэд Прометей бурхнаас гал хулгайлан хүмүүст өгдөг гал гаргахыг мэдэж авч тийм ээ. Үүнд дурлсан Зевс түүнийг хадан хисаан цовдлон Кавказ гэсэн үү? Кавказын нуруунд аваачиж бүрэгдээр элгийг нь тошуулан тамлсан тухай өгүүлдэг юм байна. Цовдлож байгаа. За баярлаа. Амжилтаар амжилтсан. Энэ бол 13 дахь асуултыг харахад бэлэн болсон байна. Тэгээд дараа нь 14. Тэгээд 15. Тэгээд бүр дуусчих юм уу? Бүр тэгээ баттах асуулт тийм ээ. За сайн уучсан 13 дахь асуулт арай. 13 дахь асуулт. Энэ бол дэлхийн улс орнууд гэсэн сэдв байна. Ямар улс АК-47 бууг төрийн далбаан дээрээ дүрсэлсэн байдаг вэ? Нигер, Куб, Мозамбик, Гамби. Нигер, Куб, Мозамбик, Гамби. Далбаагаа нүдэндээ төсөөлж байна уу те? Юу гэдэг вүлээ гэл. Ана Яндабагийн хоёр бол шивнээс. Өрсөлдөө энд явагдах гээд байна да. Тэр хоёр бол бодол эргэлзээд байгаа өрсөлдөө энд явагдах гээд байдаг. За, анхаарай. 1 2 3. За яхахгүй багш дөрөс дарлаа. За тэгэхээр Хэрв та хоёр алдаж хариулах юм бол өрөнд орно. 50,000 төгрөгийн алдагын дор штэ. Өрөнд орно. Тэгэхээр Нигер, Гамби. Куб ч нь болохоор юуны орон тэгэхээр Нигер тим байдаг, Куб тим байдаг, Мозамбик тим байдаг, Гэ үл. Гамби тим байдаг. Гэ үлбэр гэж боддог. Гамби Таачлаа. таасан уу? Тэ. За, Гамби гэж таасан. Багш. За, Гамби гэж таасан. за багшийн таамаг бол буруу гэж Бацуугар нэмгэрл хоёр үзээд байгаа тийм. Нэмэлэг хоёр. Та хоёрын хувьд юу гэж бодож байна? Та хоёрт мөнгө очихгүй л дээ. Мозамбик. Мозамбик. Тэрхэд Мозамбик. За. За зөв хөлбөрийг хамтаа харцгаая. Мозамбик байсан ч та хоёрт мөнгө очихгүй. Мозамбик байх юм бол та хоёр 50,000 өрөнд орно. Энэ бол бүгд найрамдах Мозамбик улс. Энэ улсын төрийн далбан дээр АК-47 буун улс орны батлан хамгаалал, аюулгүй байдлыг бэлэгддэг бол делегатын ном нь боловсрал тэргүүний зүйл болохыг зээтүүн газар тариалан илэрхийлдэг юм байна. Ийм номтой дээр нь ингээд АК-тай байдаг. Харамсалтай. Би нэг Гамбийн хоёрыг солилцоолаа л та. За багш маань буюу өрлөг багийнхан маань 50,000 өрнөсөн байгаа. За ингээд энэ бол манай нэвтрүүлгийн 14 дахь асуулт. За 14 дахь асуулт маань ямар асуулт байх нь хамтдаа харцгаая. Нэг баг 50,000 өртөө, нөгөө баг маань 150,000 төгрөгөттэй. Дэлхийн түүх 1815 онд Наполеон Бонапарт болон Англи Прус Европын улс орнуудын армийн хооронд шийдвэрлэх тулдаан болж
Францын бүрэн ялагдлаар төгссөн тулааныг түүхэнд юу гэж нэрлэдэг вэ? Австралицын тулдаан, Вагнерийн тулдаан, Ватерлоогийн тулдаан, Трафалгарын тулдаан. Манай Бацуугар бараг тэрнийг харсан байгаа да. Ялагдлаар төгссөн гэдэг ааш тамаа гол нь. Европын улсууд армийн хооронд шийдвэрлэх тулдаан болж Францын бүрэн ялагдлаар төгссөн тулдааныг түүхэнд юу гэж нэрлэх вэ? Их юм аа. Гаад ихтэй жоохон хэцүү. Хойлоо тавдад үз. Яг нэгдэж байгаагүй түүх юм юу гэхдээ. Бод хугацаа дууссан. Юу гэж хойлоо хэрэг буруу хариулах юм бол 1 1000 төгрөг алдсан шүү дээ. 2-ын 3. Бацуугар нэмэлэг. Эргэлзээтэй асуулт байна. Сайн мэдэхгүй тийм асуулт байна. Угаасаа бид нэр эргэлзүүлэгч л тавьж байгаа. Тийм. Гэтэ Ватерлоогийн тулдаан гэж байна. Хамгийн сонсч байсан нэр нь энэ байна. Ватерлоогийн тулдаан. Тийм. Ватерлоогийн тулдааны талаар бол мэдээлэл хэрэг. Гэтэ хамгийн сонсч байсан нэр. Тэгэхээр чигсэл зогсож байгаа бол цагаан утаа суунаглаад нэг буудаад яваад идэвлээ мөн үү? Мэдхгүй бай. Сайн мэдхгүй. Тэгээ нөр чи харсан болоо үзлээд. За ямар ч 100 хэлбэрийг хамтаарцгаая. Ватерлоо байх та. Ватерлог мөн бах уу? Энэ бол Ватерлог. Ватерлоогийн тулдаан. Баяр хүргэе. Одоогийн Бельгийн нутаг дэвсгэр дээр 1815 оны 7 сарын 15-ны өдөр болсон тулдаан. Орос руу дайрсан бүтэлгүй дайныхаа дараа Эльба аралд цөлөгдөн. Тэрээр 1815 онд Наполеон Париж хотод буцан ирж бүх эрх мэдлээ сэргээсэн ч Европын бусад орн нэгдэж түүний эсрэг дайн зарлаж Ватерлоо тосгоны дэргэдэх тулаан шийдвэрлэх тулаан болж байсан байна. Манай ирэх гоё мөнгө авч сурсан, өгд сурсан. Өгтөө өөдөөс ингэж зогсчихсон. Авах гэхлээр нүдэн гоё нэгэлсэн тэр. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань анх ухаан уралдаан таны мэдхүйн нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн асуулт буюу 15 дахь асуулт. Энэ бол зөвхөн та бүгдийн дундлагын асуулт. Сүүлд нь 3 асуулт байгаа тийм ээ. Ингээд 15 дахь асуултыг хамтдаа харцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Сэлэнг пресс компаниуд хамтран ажиллаж байгаа. Бидний та бүгдээс асууж байгаа асуултнууд хүүхэд залуучуудад нэвтрүүлгийн төвд 1, 2, 3 дугаар батн дээр байгаа гэдгийг энэ хугацаанд дуулгая. Монголын түүх. Чингис хаан хамаг Монгол улсын хаан болсны дараа байгуулсан хишигтэн цэргийн доторх Хэвтүүл цэрэг ямар үүрэгтэй байсан бэ? Хэвтүүл цэрэг бодоод хөвчөөдөг цэргүүд. Тийм ээ? Шөнийн харуулын үүрэг гүйцэтгэх, өдрийн харуулын үүрэг гүйцэтгэх, эдээ зоогийг хариуцах, агт мордыг хариуцах. Бод хугацаа дууссан. 1, 2-ын 3. Энэ хоёр бүр ингэ үсэрч давчих шүү. Товчлоорыг. За. Шөнийн харуулын үүрэг гүйцэтгэдэг. Шөнийн харуул. Үүрэг гүйцэтгэдэг. Эргэлзээтэй. Өдрийн харуулгаар шөнийн харуулгч эргэлзээ гэж жаад хэвтүүл гэж амжих хааныг унтчих хооронд мандаг юм байна гэж бодоод хэвтүүл гэчихлээ. Тэгш нөө. Манайд бол шүн ингээ гівчээвэл ял унтчих. Шөнийн хэвтүүлүүд гэдэг бас нэлээ. Энэ оролцогчид маань хоёр оролцогч маань 10 насны залуу. Цус шингэн гэдэг утгаараа зөрөгтэй байна. Мэдээж хэдхэн хоногийн өмнө хэдхэн жилийн өмнө энэ мэдээллүүдийг авч хишээлээс сонссон учраас асуултуудыг үнэн зөв хариулж чадж байгаа болоо гэж бодож байна. Баяр хүргэе. Шөнийн цагт хааны өргөн ордыг хамгаалах үүрэгтэй хэвтүүл цэргүүд байсан байна. Тухайлбал нар шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаас нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуудаг байсан байна. Хэвтүүл халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлдэг өгөөд гарч явдаг байсан. Яасан? Шууд тань болчихлоо л тийм бас энэ асуугчээс асуулт байна. Манай нэвтрүүлгээр бол асууж байгаа шүү. Өөр тийм. Тийм үү. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн 15 асуулт маань амжилттай явагдаж дууссан. Одоогийн байдлаар өрлөг багийнхан маань 50,000 төгрөгийн алдагдaltaй байгаа. Харин Гэгэрл багийнхан маань 250,000 төгрөгтэй болсон байна. Ёндоо багийнхан 150,000 төгрөгтэй. Одоо сүүлчийн асуулт буюу баттгах асуулт. Сүүлийн баттгах нэг асуултыг хувилбаргүйгээр баг төс бүрээс асуух. Зөв хариулсан баг өөрийн дасанд байгаа мөнгийг 50% нэмж авах бол
Харин алдаж хариулвал 50%-ийг эргүүлэн дансанд байршуулах болно. Дахь асуултанд үнэн зөв хариулсан хүн тухайлбал 150,000 төгрөг хоцсон хоёр маань 75,000 төгрөгийг дээрс нэмж авна. 250,000 төгрөг хоцсон хоёр маань 125,000 төгрөгийг нэмж авна. 50,000 төгрөгийн өрөнд орсон хоёр маань асуултанд зөв хариулж чадах юм бол би болон нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зүгээс та хоёрт 50,000 төгрөг өгнө. Гоё юу? Алдах юм бол ямар ч боломж өгөх гэсэн үг. Тийм ээ? Та хоёр алдчихвал 125,000-тай харин та хоёр 75,000-тай харна гэсэн үг. За ингээд оролцогчдод бүх зүйл ойлгомжтой байгаа л гэж бодож байна. Нэгдүгээр баг буюу өрлөг багийн баттгах асуултыг хамтдаа харцгаая. Манжийн дарлалын үед жургаан гэж ямар ажил эрхэлдэг газрыг хэлдэг байсан бэ? Жургаануудыг Батсугар бол мэддэг юм шиг байна. Инээд алдаад явцсан. Харин гэхдээ энд бол Батсугарт хамааралгүй. Бод хугацаа явж байгаа. Манжийн дарлалын үед гэж шүү дээ. Энэ хоёроо би болон харих мөнгөтэй болгомоор байдаг. Харин энэ хоёр асуултанд зөв хариулах нь үгүй гэдэг хэцүү бүрхэг байна. Асуулт мэдээж хүнд хэцүү байх нь тодорхой. Бод хугацаа дууссан байна. Энэ нөгөө манжийн дарлалын үе ихээр байцаа шитгэх газрыг тэгж нэрлэдэг байсан юм болов уу гэж боддог. Байцаа шитгэх газрыг жургаан гэж нэрлэдэг байсан уу? Тийм. Бисаа мэдэхгүй л тийм үү? За ямар ч үсэн тэгж таамаг тэгшүүлээ. Хариултыг хамтдаа харцгаая. Байцаа шитгэх газар мөн үү? Биш үү? Хүнд ностой хэрэг бүхнийг таслан шийдэх эрхтэй байсан. Таслан шийдэх хэрэгтэй байсан. Байцаах нь биш тийм ээ? Харамсалтай байна. Таслан шийдэх гэдэг юм тийм нөгөө. Тэ? Өөр үл авчлаа. За баярлалаа. Өрлөг багийнхан маань асуултнуудаас нэлээд сайн мэдээлэл авсан болоо гэж бодож байна. Үзэгчид та бүхэн ч гэсэн бидний асуусан асуултнаас өөрсдөө хэрэгцээтэй мэдээллүүдийг авсан болоо гэж бодож байна. Одоо харин манай нэвтрүүлгийн энэ удаагийн авах уу өгөх үү тарим мэдхүн уралдаанд нэвтрүүлгийн хамгийн баян багаар тодроод байгаа хамгийн залуу хоёр оролцогч баттгах асуултанд хариулахад бэлэн болсон байгаа. Хамтдаа хоёр дахь багийн баттгах асуултыг харцгаая. Монголын улс товчонд Чингис хааны эхээс төрөхдөө нүж атгаж төрсөн гэдэг бол луу алтан товч зохиол юу атгаж төрсөн гэж нэрлэдэг вэ? Чингис хааныг эхээс төрөхдөө нүж атгаж төрсөн гэдэг шүү тийм ээ? Атга нүж. Харин луу алтан товчдор арай өөрөөр хэлэгддэг. Энэ юу вэ? Луу алтан товч судрын бид мэдээллүүдийг өгж байсан. Харин тэр алтан товч судрыг уншсан хүмүүс тэр олон байдаг юм бол. Тэр дундаа луу алтан товч судран дээр бол хасууд хамгыг атгаж төрсөн гэж байдаг. Энэ хоёр үг нь сонсоё. Бод хугацаа дууссан. Нүж та нүжтэй ойрлцож зүйлээ бодоод үзлээ. Нүж байдаг юм болов? Биш юм уу? Биш юм уу? Та хоёр мэдээд байгаа юу? За. Хэрэг та хоёрт энэ асуулт ирсэн бол гоё. Хариултыг авъя. Хэцүү байна. Ястаа мэдэхгүй юм байна. Гэхдээ хүү үсгэц гэж хоёр аль нэгэд эргэлж жагаад хөөгээ атгаж тэрнэ гэж үс атгаж ирсэн байна. Үгүй. Цус. Үсээ атгаж төрсөн үү? Цус атгаж төрсөн үү? Алдарт лувсан данзангийн луу алтан сударт Чингис хааны эхээс төрөхдөө гартаа хасбуу эрдэнэ тамга атгаж төрсөн гэж бичигдсэн байдаг юм байна. Одоо санаж байна уу? Санахгүй байна. Монгол улсын төв намын санд тэр энэ бүр үгээс сурцаагаас. Монгол улсын төв намын санд луу алтан товч судар байдаг. Түүн дээр энэ талаар бичигдсэн байдаг. Уг нь луу болсон лууш ажиж ихтэй санахандгүй. Өөрөөр энийг хуваач идэх үү? Тэг. Талыг авч байгаа болохоор заа юу. За баярлаа. Ийм л юм болоод байгаа юм. Зарим нэг хүмүүсүүд бол мөнгө аваад явдгийг. Зарим нэг хүмүүс нэг буцаагаад өгдөг. Аривжуулж авч болно. Буулгаж авч болно. Гэхдээ манай хоёр бол бас мөнгөтэй үлдчихэж байгаа шүү дээ. За. Энэ удаагийн нэвтрүүлгийн сүүлчийн оролцогч Янда багийн гэр бүлийн хоёр болондоо болно хоёулаа л гэдэг байгаа юм. Баттгах асуултыг хамтдаа харцгаая. Яндороосоо л гэж бодож байгаа бах та. Загчингууд
цагаан сараас өмнө хэвтмэл хөгс судар гэж ёслолыг үйлддэг байна. Судар сэргээх ёслолыг үйлддэг. Энэ ямар учиртай ёс юм бол? Загчин ястан угсаатнууд цагаан сараас өмнө хэвтмэл хөгс судар сэргээх гэдэг ёслолыг үйлддэг юм байна. Энэ ямар учиртай ёс юм бол? Энэ талаар мэдээж Монголын улс товчоо 1-р батн дээр байгаа. Ямар нэг хувилбар байна уу? Байхгүй юу? Загчингууд шүү дээ. Ховд аймгийн Манган сумаар хөвчлэн байдаг. Тийм ээ. Та хувилбар авах юм яах вэ? Мөнгнөөс наавна. Ёх. Оо энэ орцогч маань. Оо дарцсан байх шүү. Дургүй байна тий. Дургүй байна. За. Надад аваад яваад гэсэн. Гэхдээ орцогчд маань бас мөнгөтэй болоог үлдэж байгаа тийм ээ? Байгаа. За. Одоо харин баттгах асуулт буюу зөв хувилбарыг хамтдаа харцгаая. Хариулт. Хэвтмэл хөхт түүх буюу дансандаа өнгөрч буй жилд цаг агаар, цас бороо, ган гачиг хэр байсан ард түмний аж амьдралд ямар онцлог үйл явдал тохио, өвчин зовлон хэр байв, мал ахуй хэр өсөв, хошуу тамга, жасын орлого зарлага ажил байдалд ямар байсан, үүснэн зарга залхай түүнийг хэрхэн шийдсэнийг дэлгэрэнгүй тэмдэглэдэг ёсыг ингэж нэрлэдэг байсан байна. Энэ дотроос та хоёр ядтааны 2 3-ыг буудаад хэлсэн бол тийм ээ. Тэгсэн бол амжилттай байлаа. Харамстай ямар нэг хувилбар байхгүй байсан. Гэхдээ мөнгөтэй. Манай хоёр зүрх үстэй. Тий. Өрөнд орлогоо бид хоёрын данснаас ямар нэгэн мөнгө худалдах татаж авахгүй. Тий. Нэвтрүүлгээс тэгтээ та бүхэн өөрсдөө хэрэгтэй мэдээллийг мэдлэг болгож авсан болоо гэж бодож байна. Тийм ээ. За баярлалаа. Орцогчдоо бүгдэнд маш их баярлалаа. Үзэгч та бүхэндээ хүргэсэн өнөөдрийн Ахуу хүү тань мэдхүүн урдаант нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж байна. Бидний нэвтрүүлгээс өөрт хэрэгтэй мэдээллүүдийг мэдлэг болгож авч чадсан. Үзэгчид та бүхэндээ баярлалаа. Орцогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ. Та бүхэн манай нэвтрүүлэгт орцоход бүх зүйл нийтдээ.